Сайн байцгаана өнөөдрийн бичлэгийг өргөхөд бэлэн боллоо. 2025 оны 10 дугаар сарын 6-ны өглөөр Мянмар улсын Янгонотын Пабедан дүүргийн төв хэсэгт байрлах нэгэн цочид будал ер бусын нөхцөл байдал үүсв. Буудлын 502 дугаар тод өрөөний цонхны гадна талд хананд суйрлуулсан хоёр агааржуулагч байв. Яг тэр хоёр агааржуулагчны дунд нарийнхан тавцан дээр нэгэн цэнхэр хогны ууд хавчулж ирсэн байлаа. Ууд нь тийм ч доктортой биш, тал нь агаар дүрслэгдсэн, тал нь хандаа наалцсан маш аюултай байдалтай харагдаж байжээ. Гудамжнаас шууд харагдах энэхүү ууд нь доторх хүн зүйлтэй түнтэж томорсон харагдаж байлаа. Өглөө эрт явж байсан явган зорчигчид энэхүү ачирхалтай зүйлийг хамгийн түрүүнд анзаарчээ. Зарим гэрчүүдийн хэлснээр уудын цоорсон хэсгээр хүний гар байж болзошгүй зүйл цууж байсан гэв. Яг тэр үед зочид буудлын ажилчид шалгалт хийж явахдаа цонхоор уг уутыг олж харжээ. Дотор нь зогц байж магадгүй гэх мэдээлэл хурдан тархаж зочид буудлын гадна олон иргэд цуглав. Буудлын ажилчид цагдаа дуулаа өгсөн байна. Өглөөний 10 цаг 20 минутын орчимд Пабедан дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газарт ирж уудалгүй эрүүгийн үрдэн байцах тасгийнхан нэмэлтээр томилогдсон. Шат ашиглан тавсан дээр гарч хогны уутыг шалгав. Уутыг болгоомжтой нээхэд дотор нь залуу эмэгтэй цогц байгааг цагдаа нар тогтоожээ. Ууд доторх хохирогч олон тооны утгалуулсан шарх авсан байсан бөгөөд яснууд нь нүртэл харагдаж байв. Түүний хувцас нь бүхэлдээ улаан өнгөтэй болж цус нь нэвтсэн байлаа. Хохирогчийн зарим дотор эрэхтнийг нь аимшигтай аргаар зориудаар салгаж авсан байв. Хамгийн аимшигтай нь түүний зүүн гуйны булчингийн эдийг яг л анатомийн задлан шинжилгээ хийж буй мэт маш нарийн техникээр зүсч авсан байлаа. Зүссэн хэсэг нь яг л мэс засал хийсэн мэт маш цэвэрхэн, энэ нь алуурчин ухаанаа алдаж галзуурсан хүн шиг дайраагүй харуулж байна. Өөрөөр хэлбэл энэ бол гинтийн уур илэнгээр хийсэн үйлдэл биш, харин маш тайван хийсэн хэрэг байв. Хэргийн деталь бүр ашигласан зэвсгээс эхлээд зохицыг зэрэмдэглэсэн арга барил хүртэл энэ бүхэн урьдчилан сайтар бодож төлөвлөсөн сэтгцэн эмгэгтэй хүн байсныг илтгэж байлаа. Алууршны энэ зэрлэг арга барил нь түүнийг хаа нэг тэгс харсан зүйлээ бодит амьдрал дээр дуурайж хийснийг илтгэж байв. Өөрөөр хэлбэл тэр өмнө нь үзсэн кино, тоглоом эсвэл тархиндаа төсөөлж байсан аимшигт дүр зургаа яг тэр чигээр нь хэрэгжүүлсэн гэсэн үг юм. Уутыг байрлуулсан газар нь бас нэг зүйлийг хэлж байлаа. Хин нэгэн цогцыг нуухыг оролдож тэр нарийнхан цонхны татсан дээр тавьсан бөгөөд магадгүй хэсэг хугацаанд алдахгүй байх гэж найдаж байсан байж болох ч удаан нууж чадахгүй тодорхой байв. Энэ нь алуурчдын дотоод сэтгэл ямар их зөрчилдөөнтэй байсныг харуулж байна. Тэр нэг талаас цагдаад баригдахгүй хичээ зүгцэн мөртлөө нөгөө талаас үйлцэн энэ зэрлэг бүтээлээ хин нэг нь гайхуулж хурдан олоосэй гэж битүүхэн хүсэж байсан мэт. 502 тод өрөөнд дотор мөрдөгчдийн олсон нотлох баримтууд илүү аимшигтай дүр зургийг харуулж байлаа. Өрөөний шал болон ханан дээр их хэмжээний цус урсарсан, арчсан мөрүүд үлдсэн. Цусны мөрүүд өрөөгөөр нэг тархсан байсан нь тэнд богинохон боловч маш ширүүн тэмцэл болсныг илтгэн. Хохирогч амиа амгаалж хамаг хүчээр эсэргүүцсэн тодорхой байлаа. Мөн өрөөнөөс тагт хүртэл үргэлжилсэн чирэх мөр үлдсэн юм. Энэ нь алуурчин хохирогч эмэгтэйг амьсгал ураасны дараа цогцыг нийлээд хол газар чиж аваачаад эцэст нь уутанд хийснийг баталж байв. Мөрдөгчд хин нэгэн хэргийн газрыг цэвэрлэхийг оролцсон тодорхой баримтуудыг олжээ. Угаалгын өрөөний ус зайлуулах нүхний ойролцоо угаасан мөрүүд байгаа нь хин нэгэн хараантаа нээж их хэмжээний усаар шал болон ханан дээрх цусыг угаахыг оролцсныг илтгэн. Гэвч цусны хэмжээ дэндүү их байсан тул болсон бүх зүйлийг бүрэн нуух боломжгүй байлаа. Алуурчин хичнээн хичээж угаасан ч шалны завсар ханны будаг руу нэвтсэн цусыг бүрэн арилгах чадаагүй. Эдгээр цусны толбнууд түүний үйлцэн аимшигт хэргийг гэрчлэх хизээч аршгүй мөр болон үлджээ. Мөрдөгчдийг хамгийн их цочроосон зүйл бол энэ хэргийн хэтэрхий эмх цэгцтэй байдал байлаа. Хохирогчийг тамалсан арга барил, цогцыг зэрэмдэглэсэн техник, тэрч байтугай хэргийн дараах цэвэрлэгээ. Энэ бүхэн урьдчилан төлөвлөсөн хэрэг байсныг илтгэн. Яг л хин нэгэн энэ аимшигт дүр зургийг толгойдоо олон удаа төсөөлж бэлэн зохиолын дагуу гүйцэтгсэн гэлтэй. Өрөөнд дотроос олсон хохирогчийн эзүүлсийг шалгасны үр дүнд талигаа чи хэн болохыг тогтоов. Түүнийг Маа Сумин гэдэг байсан бөгөөд дөнгөж 23 настай байжээ. Хохирогчийн хэн болох нь тодорхой болмогц. Мөрдөгчд хамаг анхаарлаа түүний арга гэр болон хамгийн сүүлд хэнтэй уулзсаныг тогтооход хандууллаа. Одоо тэдний ганц зорилго бол энэ аимшигт хэргийг үйлцэн алуурчныг олж баривчлах байв.
Ма Сумин нь Баго мужийн Надалын дүүргийнх бөгөөд тэр газар нь Янгоноос тэс өөр. Хөдөөний тайван амгалан амьдралтай газар юм. Түүний гэр бүлийнхэн цагтаагаас мэдээ авсны дараа асар их уу гашууд авчжээ. Тэд маш даруухан уламжлал гэр бүл боловч хүүхдүүдээ үргэлж дэмжиж халамжилдаг гэдгээрээ нутагтаа алдартай хүмүүс байв. Тэд охиноо ирээдүйдээ итгэх итгэл хайр халамжаар өсгөж хүмүүжилжээ. Тэдний дурсамжинд Ма Сумын үргэлж ухаалаг ачлалтай ирээдүйдээ итгэл дүүрэн хүүхэд байв. Ма Сумын найз нөхөд цагдаад мэдүүлэх хөхтөө түүнийг ухаалаг бөгөөд тууштай хүн байсан гэж ярьжээ. Тэрээр ирч хүчээр дүүрэн шин зүйлийг танин мэдэх хүсэлтэй нэгэн байв. Мянмарын хөдөө орон нутгаас ирсэн олон залуу эмэгтэйчүүдийн адил тэрээр мөрөөлөө биелүүлэх илүү их боломжолж санхүүгийн хувьд бие даахын тулд хөл хөдөлгөөн ихтэй Янгийн хотод ганцаараа иржээ. Тэрээр энэ том хотод өөрийн шаргуу хөдөлмөрөөр өөртөө болон гэр бүлтэй зориулж ямар нэгэн зүйл босгохыг хүсэж байв. Ма Сумын Янгонд мөрөөлөө биелүүлэхээр ирсэн мянган залуусын л нэг байлаа. Түүнийг таньдаг хүмүүс Ма Сумыг ямар зөөлөн даруухан охин байсныг нь одоо ч дурсан ярьдаг. Хохирогчийн юм болохыг тогтоож ар гэрийг нь тодорхойлсны дараа мөрдөгчд алуурчныг хайхад хамаг анхаарлаа хандуулав. Зочид буудлын ажилчдаас 2 дахь шатны илүү нарийн байцаалт авлаа. Зарим ажилчид хэрэг гарсан шөнө эсвэл дараа өглөө нь ямар нэгэн хачирхалтай зүйл анзаараагүй, маргалцсан чимээ сонсогдоогүй, сэжигтэй хүн хараагүй гэж зүтгэсээр байв. Гэвч зарим ажилчид илүү нарийн асуулт асуусны дараа зарим чухал деталуудыг санджээ. Тэд хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу 10 дугаар сарын 5-ны орой нэгэн эрэгтэй эмэгтэй хоёр 502 дугаар тоо төрөө рүү орж байхыг харсан гэдгээ саналаа. Тэр үед тэд ердөө нэгэн хосуулчийг харагдсан бөгөөд залуухан энгийн хувцаслсан ямар ч анхаарал татах зүйлгүй хүмүүс байжээ. Зочид буудлын хяналтын камерын систем нь хамар хүрээ багтай. Заримд камерын дүрсний чанар муу байсан ч одоо байгаа бичлэгүүд нь хэргийг илрүүлэх гол зангилаа болов. Мөрдөгчд бүх бичлэгийг шалгасан. Камерын бичлэгт хохирогч Ма Сумын 10 дугаар сарын 5-ны орой нэгэн залуу эрэгтэй хамт зочид буудлд орж ирж байгаа нь тодорхой харагдаж байв. Тэр хоёр зэрэгцэн алхаж байсан бөгөөд ердөө нэг хосуучийг харагдаж ямар ч сэжигтэй зүйл байсангүй. Гэвч арай хожоо бичигдсэн бичлэг нэгэн чухал мэдээллийг өгөв. Алалгын дараахан зочид буудлын камерт бас нэгэн хачирхалтай дүр зураг бичигджээ. Нэгэн залуу бүсгүй ганцаараа ирээд шууд нөгөө 502 дугаар тоо төрөө рүү орсон байна. Хамгийн чухал зүйл нь бүх бичлэгийг шалгахад Ма Сумын тэр зочид буудлаас амьд гарч яваа дүр зураг нэгж байсангүй. Бичлэг дээрх тэрхүү эрэгтэй эмэгтэй хоёрыг цагдаа нар хэргийн гол сэжигтнэр шууд тогтов. Мөрдөгчд Ма Сумын цахим ертөнцид үлдээсэн бүх мөрийг нэг бүрчлэн шүүж эхлэв. Алуурч нь түүний утсыг аваад зүгтсэн ч орчин үед хийсэн дуудлага бичсэн зурус бүхэн цаанаа заавал мөр үлдээдэг. Тэрхүү дижитал мөрөл алуурчныг барих гол түлхүүр болсон юм. Цагдаа нар өөрийн телефоны компаниудтай шууд холбогдож түүний бүх ярианы түүх болон интернет ашигласан мэдээллийг нь гаргуулж авлаа. Мэдээллээс харахад Ма Сумын сургаггүй болохынхаа өмнө телеграмыг идэвхтэй ашиглаж байжээ. Мөрдөгчд Ма Сумын интернет хэрэглээг шалгаж үзээд нэгэн зүйлийг олж мэдэв. Тэрээр лидер гэх нэртэй телеграм сувгаар дамжуулан хэн нэгэнтэй холбогджээ. Тэд зочид буудал уулзгаар тохиролцсон бөгөөд энэ нь төлбөртэй уулзалт байсан юм. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хилцэс жуурхай ажилд орж нөгөө телеграм хаягийн мөрийг хөөж эхэллээ. Тэд тухайн хаяг хаанаас нэвтэрсэн, ямар интернет ашигласан зэрэг бүх мэдээллийг нь сошиал сувгуудтай харьцуулж шалгав. Ингээд хохирогчтой холбогдсон тэрхүү хаяг нь маш идэвхтэй ашигладаг байсныг олж тогтоожээ. Тэр хүний үйлдэл зүгээр нэг үйлчлэгээ авах гэсэн хэрэглэгчээс төсөөр байлаа. Тэр бүх зүйлийг маш нарийн төлөвлөсөн нэлт байв. Үүний зэрэгцээ өөр нэг баг хяналтын камерын бичлэгийг секунд бүрээр нь шүүж эхэллээ. Технологийн тусламжтайгаар сэжигтэн эрэгтэй эмэгтэй хоёрын царайг тод болгоод зураг болгон хувиргаж Янгон хотын бүх цагдаа нарт нууцаар тарав. Мөн зочид буудлын ажилтнтай уулзаж тэдний өмссөн хувцас эрсээ явсан цагийг нь дахин нэгтэлж байлаа. Хоёр талын мөрдлөгийн үр дүнд сэжигтний анхны дүр зураг гарч ирлээ. Алуурчин бол интернетэд донцсон нэгэн залуу бөгөөд түүн тусалдаг эсвэл хэргийн талаар бүгдийг мэддэг эмэгтэй хамтрагчтай байх магадaltaй гэж үзв. Удалгүй цахим мөрдлөгийн баг томоохон амжилт гаргалаа. Тэд технологийн тусламжтайгаар Янгон хотын даган дүргээс нэгэн интернет IP хаягийг илрүүлсэн нь Ма Сумынтай холбогдсон нөгөө телеграм хаяг байв.
Одоо гол сэжигтний дүр зураг маш тодорхой боллоо. Мөрдөгчд одоо нэр, хаяг болон түүнтэй холбоотой эмэгтэй амтрагчийн мэдээлэлтэй болжээ. 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Маас өмнөний цогцолсноос хойш ердөө 24 цаг орчмын дараа өөрөөр бүрэн тоноглогдсон тусгай хүчний 2 бүлэг Янгонотын 2 өрцөгт нууцаар цуглаж нэгэн зэрэг ажиллагаа явуулахаар бэлтгэв. Дагоон дүүрэг цагдаагийнхан нэгэн ердийн орон сууцны байрлалыг чимээг өхөн бүслөө. Тэдний зорилго бол энэ байранд амьдардаг 18 настай залуу болох Ван Гуан Жошин байлаа. Тэр бол хяналтын камерын бичлэгт Маас өмнөнтэй хамт зочид буудалд орж ирсэн залуу байсан юм. Үүрээр ажиллагааны баг байг унтаж байгааг баталгаажуулсны дараа хаалгыг нь нэвтэ орлоо. Гинтийн чанга чимээ Ван Гуан Жошиныг сэрээсэн боловч тэрээр өрөөнд дайраа орсон цагдаа нарын өмнө ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэрч байтугай тийм ч их гайхсан шинжгүй байв. Тэрээр цагдаа нар ирэхийг мэдэж байсан мэт харагдаж байжээ. Яг тэр мөчид хэдэн километрийн цаана орших Бахан дүүрэгт өөр нэг баг ажиллагаа явуулж байв. Тэд энд Ван Гуан Жошины найз бүсгүй мөн л 18 настай Эймүн Авныг баривчилжээ. Тэр бол хяналтын камерын бичлэгт хэрэг гарсны дараа ганцаараа зочид буудалд орж ирсэн охин юм. Ван Гуан Жошины адил тэрээр ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Цагдаа нар түүнд гав зөөхөд тэр маш дуулууртай байв. Гэмт хэрэгтэн эрэгтэй гингэрт цагдаа нар түүний хэрэг үлдэх үедээ өмссөн хувцсыг олсон бөгөөд түүн дээр хатсан хүрэн улаан цусны мөрүүд үлдсэн байжээ. Дараа нь хийсэн ДНХ шинжилгээгээр энэ цус хохирогч Маас өмнөх болгон тогтоогдов. Мөн түүний орны доороос 2 хутга олдсон бөгөөд хутганы эрдээр бага зэргийн цус үлдсэн байлаа. Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр энэ нь халдлага үйлдэх болон цогцыг зэрэмдэглэхэд ашигласан зэвсэн үн болохыг тогтоосон. Үүнээс гадна цагдаа нар нийт 3 гар утас олсны нэг нь хохирогч Маас өмнөх болох нь батлагдлаа. Энэ бүхэн алуушныг барих хангалттай нотлох баримт болсон. Телеграм дахь зурвсууд, зочид буудлын камерын бичлэг, гэрээс нь олдсон цустай хувцас болон хэрэг үлдсэн зэвсэг, эцэст нь бүх зүйл ганцхан дүгнэлт рүү хөтлөж байв. 18 настай энэ хоёр л энэхүү аимшигт аллагыг төлөвлөж хамтдаа үлдсэн алуурчид байлаа. Ван Гуан Жошин болон Эймүн Авныг цагдаагийн хэлтс рүү авчирч тусад нь байцаалтын өрөөнд тусгаарлан байцав. Туршлагатай мөрдөгчд Ван Гуан Жошиныг гайхмаар тайван байгааг анзааржээ. Тэрээр маш тайван дуугаар гэмт хэрэг үйлдсэн бүх явцаа алхамаар мөрдөгчдөд ярьж өгөв. Түүний яриа маш нарийн детальтай, логик сайтай бөгөөд ямар ч сэтгэл хөдлөлгүй байлаа. Яг л саяхан үзсэн кино эсвэл өөрт нь хамааралгүй мэдээг дахин ярьж байгаа мэт байв. Тэрээр мөрдөгчдөд хэлэхдээ сүүлийн хэдэн сар магадгүй түүнээс ч удаан хугацаанд хүчирхийлэлтэй видео тоглоом болон зэрлэг гэмт хэргийг дүрсэлсэн гадаад цувралуудад донцсон байснаа хэлжээ. Эдгээр кинонууд нь аллага үйлдэх, цогцыг зэрэмдэглэх, цогцыг хэрхэн нуух зэргийг маш бодитойгоор харуулдаг байж тэрээр тэдгээрийг байнга үзэж хэрэг үйлдэх арга барил мөрлөгөөс бултаж сурахыг судалсан. Тэрээр эдгээр цус дүр зургуудад донтолтой болсон байна. Мөн тайван яг л хичээл зааж буй мэт байдлаар хэргийн явцыг цагдаа нарт иржээ. 10 дугаар сарын 5-ны өдөр тэрээр лидер хэмээх телеграм сувгаар дамжуулан үйлчлэгээ үзүүлж буй олон эмэгтэйчүүдийн дундаас Маас өмнөнийг сонгож холбогдсон. Тэрээр өөрийгөө ердийн магадгүй бүр ичимхий үйлчлүүлэгч мэтээр харуулж төлбөртэй үйлчлэгээ хайж байна гэжээ. Тэрээр хоёр тал хүлээн зөвшөөрөхүүц үн санал болгосон бөгөөд Маас өмнө Янгонд амьдрах нэмэлт орлого олохын тулд зочид буудалд түүнтэй уулзахаар тохиролцжээ. Хохирогч тэрхүү ердийн харагдах 502 дугаар тоо дөрөөнд түүнийг маш нарийн төлөвлөж олон удаа турсан үхлийн өрх хүлээж байгааг огт төсөөлөөгүй юм. Гэмт хэрэгтэн эрэхтэй өрөөнд ороод шууд халдлага үлдэж эхлэв. Тэрээр өмнө сайтар бэлтгэсэн 2 утгаа ашиглажээ. Энэ нь түүний гацсан төлөвлөгөөг төгсөргөжүүлэх гэж зориуд авчирсан багаж байв. Аллах үйлдэх үйл явц нь маш зэрлэг бөгөөд олон удаагийнх байжээ. Тэрээр хохирогчийн бие рүү хэдэн 10 удаа хутгалан ясан харагдах үз гүнзгий шархууд үүсгэжээ. Гэвч тэр үүгээр зогссонгүй. Кино болон тоглоомн дээр хардаг байсан шигээ хохирогчийн үхснийг баталгаажуулсны дараа дараагийн шат болох зэрэмдэглэх ажлыг эхлүүлсэн байна. Тэрээр хохирогчийн зарим дотор эрэхтнийг салгаж гуйнаас нь нэг хэсэг булчинг маш нарийн тусч авчээ. Тэрээр зурагтаар үзээд шүтдэг байсан хүчирхийллээ
нэг бүрчлэн бодит байдал дээр хулбарлан исэн байна. Маас өмнөнийг өгсний дараа гинт хэрэгтэн тайван байдлаар гар утсаа гаргаж ирээд найз бүсгүй Эймон аав нь руугаа залгав. Найз бүсгүй нь удалгүй зочид буудал ирлээ. Энэ үед аллах хэдийн дууссан байсан бөгөөд өөрөө нь цусны үнэр хурц үнэртэж байв. Тэр хоёр хэргийн газрыг цэвэрлэх гэж оролджээ. Тэд тавилга дээрх цусыг арчиж угаалгын өрөөний цусыг усаар угаахыг оролдов. Дараа нь тэд маас өмнөний цогцыг цэнхэр гэлхор утанд хийж хамтдаа тагт руу чирж аваачаад хоёр агаажуулагчдын завсар тавьжээ. Тэд ингэснээрээ хэсэг хугацаанд нууж чадна гэж бодсон уу? Эсвэл тэдний энэхүү хайхрамжгүй байдлаас харахад баригдахаа огт тоохгүй байсан мэт. Аун Гуан Жошины хүлээсэн хэрэг нь маш нарийн бөгөөд аимшигтай байв. Байцаалтын овцод тэрээр өчүүхэн төдийч гэмсэн шинж үзүүлсэнгүй. Тэрээр яг л саяхан төгс тоглож дуусгасан видео тоглоомныхоо тухай хүнд гайхуулж байгаа мэт байлаар хэргийг ярьж байлаа. Алуушны найз охины мэдүүлэг хэргийн үлдсэн нууцыг тайлж бүх зүйлийг бүрч аимшигтай болгов. Түүний ярианаас үзэхэд энэ нэрийг зүгээр нэг аллах биш, харин төсөөлхийн аргагүй нарийн төлөвлөгөөтэй байжээ. Тэрээр найз залуугийнхаа дуудлагыг авсны дараа зочид буудал оцсон гэдгээ хүлээж хэргийн газрыг цэвэрлэх болон цогцыг нуух ажилд бүрэн оролцсноо хүлээн зөвшөөрөв. Мөрдөгч түүнийг бас найз залуутайгаа адил гэмт хэргийн сэдвтэй контент болон хүчирхийлэлтэй тоглоомд маш их сонирхолтой болохыг тогтоожээ. Энэхүү гац сонирхол нь тэдний харилцааг улам бүр аюултай болгосон. Тийм ч учраас найз охин нь аимшигт дүр зургийг хараад цагдаад мэдгэдгийн оронд харин ч эсрэгээрээ алуурчин тусалж гэмт хэрэгт хамтрахаар шийдсэн байх магадaltaй юм. Ийхүү гэмт хэрэгтнүүд өөрсдөө хийсэн зэрлэг үйлдэлийн төлөө Янгон дүүргийн шүүхэд Мянмарын хууль тогтоомжийн дагуу бүх шатны шүүхээр шүүгдэх болно. Ийхүү аимшигт хэрэг бидэнд нэгэн гашуун үннийг сануулж байна. Гэмт хэрэг гэдэг зөвхөн хоол газар харанхуй гудамжинд болдог зүйл биш юм. Сошиал ертөнц, Telegram болон бидний үйл мэдэх цахим орчинд ямар аимшигт төлөвлөгөө боловсруулагдаж байгааг хинч таашгүй. 18 настай залуус ийм зэрлэг үйлдэл хийж чадаж байна гэдэг бол нийгэм маань хаашаа явж буйнд нэг тод дохио бизээ. Та өөрийгөө болон хайртай хүмүүсээ үргэлж анхаарч сонор сэрэмжтэй байгаарай. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэн дараагийн бичлэгийг үзэх хүсвэл лайк, саба заавал дараад өгөөрэй.